Дэлхийн нийтээр хүүхдийг эхийн сүгээр хооллох хэрэгтэй гэдгийг ярьж сануулсаар удаж байна. Уг нь манай ард түмэн эрт үеэсээ хүүхдийг ихийнхэн сүгээр 6 сар гэлтгүй 2-3 жил хоолдог байсан уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд залуу бүсгүйчүүд хүүхдээ төдийлөн өөрийн сүгээр хооллохгүй сүү орлуулагч бүтээгдэхүүн авдаг. За эсвэл төрснөөсөө хойш хурдан хугацаанд буцаад ажилдаа орох шаардлагатай байдаг зэрэг нь шинээр төрсэн хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм а. Дэлхийн байрны дээр одоо хүүхдээ хөгжүүлэх бололцоо олгодог болох арай илүү одоо урт хугацааны цалинтай чөлөөг ээжүүдэд олгодог болох зэрэг бололцоотой жижиг наацхийн арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлэх шаардлагатай л да. Тэгээ энэ л бол нэгдсэн улсын байгууллага бид нар одоо холбогдох олон улсын байгууллагууд хамтарч ажиллаад бодлогоор одоо тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах ийм чиглэлтэй бол ажиллаж байгаа. Хэрвээ танай байгууллагт ажиллаж байгаа тэр хүүхдэд төрүүлсэн эхийн ажиллах байдлын байр нь эрүүл байвал та доктортой ажилтай ирээдүйд одоо тэр төрсөн хүүхэд нь танд болоод энэ манай Монголын эдийн засгт эрүүл ажиллах хүч болж гарахад ийм ач холбогдолтой учраас энэний ач холбогдлыг аль суурь нь бодож бид дэмжийе гэсэн ийм байр суурьтай байгаа. Өнөөдөр хүүхдийг эхийн сүгээр хооллох дэлхийн өдөр тохиож байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Аз номхон далайн бүс нутгийг хариуцсан мэрэгчлэтнүүд эхийн сүгээр хооллолтын талаарх сургалт явуулж тулгамдж байгаа асуудлуудыг хэлэлцэн цаашдын арга замын талаар ярилцлаа. Хамгийн чухал асуудлуудын нэг нь эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хилээр ихээр орж ирж байгаа болоод түүний сурталчилгаа өөрөө эхчүүдийг хүүхдээ хөхөр хооллохоос татгалзах гол шалтгаан болж байгаа юм а. Маш олон шалтгаан байгаа. Эхний гол шалтгаануудыг юу гэж үзэж байгаа гэхээр эдийн засгийн асуудал тийм ээ. Тухайн залуу ээж маань ер нь бол ажлаа үргэлжлүүлж хийж цалингаа авах бас шаардлага сонирхол байна тийм ээ. Нэг талаас энэ хоёрдугаарт одоо эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний хангалт зар сурталчилгаа бол сүүлийн үед Монгол орнд маш их өсөж байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор одоо эхийн сүү гэсэн энэ юугаарч үл орлуулагдах ийм аминд ийм уургаар баялаг энэ эрдэнэт зүйлийг орлуулнаа гэсэн ийм буруу ойлголт нийгмийн дунд байгаад байгаа учраас одоо эцэг эхчүүд маань эхийн сүү орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цааш нь одоо ээж нь ажиллаа хийгээд хүүхэд нь энийг хэрэглээд явхад ямар нэгэн үр дагавар гардгуумаа гэсэн тийм бас ташаа ойлголттой байгаа. Эхчүүдийн хувьд хүүхдээ өөрийн сүгээр хооллосноор хөхний хорт хавдар болоод элдв төрлийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэдгийг мэрэгчлэтнүүд тогтоожээ. Сүүлийн 3 жилд хүүхдийг эхийн сүгээр хооллох нь багасна нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харагдаж байна. Хэдийгээр эхийн сүү орлуулагч гэх бүтээгдэхүүнийг хүүхдэд өгч байгаа ч эхийн сүүг бүрэн орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг эрдэмтэд нотолдог. Тиймээс та хүүхдээ эрүүл сарвал бие бялдрын өсөлт сайтай байлгахыг хүсвэл хөхний сүгээр хооллох хэрэгтэй юм а.